Монгол улсын төрийн тэргүү Монголын ард түмний эв нэглийг илэрхийлэгч хүрэлцөх, улс орныхоо тусгаар тогтнол хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүр, хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ их үндэсний сабагла буудлын үйлдвэрлэгчид, чиглэл болон оф пластик компаниудтай уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцлаа. 1990 оноос хойш нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй чиглэл компани хоол үйлдвэрлэлийн зориулалтын сав тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэдэг бол оф пластик үйлдвэрийн хувьд 170 орчим ажилтан 70 орчим машин тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулж гэлгуурууд баглаа буудлын зах зээлийн 50-60%-ийг дангаараа хангадаг байна. Чиглэл хөшөөрөлтэй анх байгуулад тэр доор одоо хөрөгч нийтийн хоолны төхөөрөмж засаж одоо анх ажиллаж исэн энэ одоо чиглэл хийжсэн. Тэгээ одоо 90 оноос ахуулаад 96 он одоо энэ ерөнхий тогтгоо хэрэглэлийн төхөөрөмж засаад ингээд ажиллаж байгаа. 2015 онд одоо компанийнхаа одоо 25 жилийн аваад ихэнх засварлуулалтад одоо 25 сая төгрөгийн алтханы хийжсэн. Өмнөдийг арга хэмжээ зохион байгуулаад. За 18-аас 20 оноод одоо таныг ерөнхий сайд байхад одоо энэ үзэсгэлэнгүүдээс амжилттай ангаас ахаа олцчихад таны одоо дотоод үйлдвэрлэлд дэмжинэ гэж хэлжсэн үг нь чи биелээ болоод өнөөдөр манай компанидаар бол одоо хангалттай биелээ болсон гэж ойлгож байна. За ингээд бид одоо ковидын үед одоо энэ нийгмийн харилцаа хүрээнд одоо судлалын үндэсний төвд энэ 30 сая төгрөгийг бас галбаханы фонд төхөөрөмж автомашин галбаад өгчихсэн. Ийм зураг маань энд байж байна. Тэгээд бид хойштой бол одоо энэ 100 гаруй одоо ийм ажлын байртай данхан үйлдвэрлэлдээ дангаараа 100 гаруй хүн ажиллахын зорилттой ажиллаж байгаа юм байна. За энэ доогуур бол манай миний тоног төхөөрөмжийн засварчин үеэс ахвал зургууд манай компани түүхэн хөгжлүүд 25 жилийн одоо манай 25 жилийн үйлдвэрийн нээлтийг доогуур ерөнхийлөгчөнд нээлт хийж ирсэн зураг юм байж байна. За ингээд энэ 19 онд бид одоо компани засаглалын 9.2015 гэрчлэгээ гэж гардаж авч байгаа. За ингээд шилдэг аж ахуйн нэгж. За бид ингээд 22 онд үйлдвэрлэлд шинэ технологи инновацийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний экспорт судалгаа хийж байгаа ийм хамтар энэ зорилт тавьж байгаа. За энд манай компани одоо алсын араа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний дээжүүд байгаа. Энэ хоол үйлдвэрийн хөдөлгөөний баг чиглэл тогт шийдлийг экспортлогч буюу сайн засварлах компани болсон ийм зорилттой ингэж ажиллаж байна. Энэ бүтээгдэхүүн маань шинээр барьж байгаа цэцэрлэг сургууль бүгд нь тавьж байгаа. Тийм. Одоо сургууль гаднаас юм аваад шаардлага байгаа шүү дээ. Хотод үйлдвэрлэх юм арай тассан багцлсан. Оюус гаднаас өгөхгүй байна. Тойдон тэгээ байна. Тэгээд тассан багцлаа зөвхөн дотоод үйлдвэрлэх нь оролцсон байна. Энэ бүтээгдэхүүн бараа төссөн ингээд. Тэгээд та одоо ингээ ажиллаа хийх сэтгэл амар шүү дээ. Захиалах байна. Зах зээл нь байж байна. За энэ хамгийн том нь одоо энэ 2 мөр байна. Энэ хэлбэрийн бол автомат 20 хоног л авдаг. За. Өөрөө энэ 500 оны хоол. 500. Энэ 500 литр шинжлэх ухааны. Энэ болохоор хэд хэдний саяны тоо энэ янз бүрийн энэ яг Эрүүл аюулгүй хүнсэнд сав баглаа буудал хамгийн чухал нөлөөтэй. Тухайлбал сүүлийн үед иргэдийн ихээр хэрэглэж байгаа цэнхэр шар савуудыг химийн хортой болон аюултай бодис хадгалах тээвэрлэхэд нэг л удаа ашигладаг байна. Гэвч бид өдөр тутам хэрэглэсээр байна. Одоо энэ хүнсний аюулгүй байдлыг ярьж байгаа дээр одоо хүнсний аюулгүй байдал дээр одоо нэг тоног төхөөрөмжийг бол ерөнхийд нь тоног төхөөрөмжгөөр бол төсөөлөхгүй. Ягаад гэвэл хүнсний ч одоо хичнээн аюулгүй газар ингээ үйлдвэрлэсэн ч гэсэн тоног төхөөрөмж юм уу сав баглаа буудал дээр анхаарахгүй бол тэр хүнс одоо нэг хадгалах юу горим наалдаг. Тэрэн дээр зориулаад маах одоо 304-ийн нэржээр одоо энэ жил одоо шингэн хүнс хадгалах гэдэг ганц сав гэдэг усны сав үйлдвэрсэн байгаа төлөвлөрөөр нь. Тэгэхээр энэ усны савыг одоо төр засгаас дэмжиж одоо худалдаа авалтын дэмжиж одоо хүмүүсийн эрүүл мэндэд нь анхаарад өгөх юм бол одоо энэ маш сайн одоо төсөл явагдаж байгаа. Тэгэхээр яагаад ингэж юм гэхээр одоо нөгөө айлуудын одоо бохрын 0 энтриг одоо ингэ төрөөс нэг одоо төрийн хөнгөлтөө зээлээр ингэж хийдэг мөртлөөсөө энэ хүнсний аюулгүй байдгийг хүний эрүүл мэндэд ийм хор нөлөөгийн савыг үйлдвэрлэж яхад ягаад төр засгаас дэмжиж удахгүй юм бэ гэсэн тийм байж байгаа. Ерөнхийдөө одоо биднэрт бол үйлдвэрлэх бол хүчин чадал байна. Тэгэхээр нөгөө төр засгаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд дэмжиж өгөх юм бол бид нар одоо нөгөө нийлүүлэх тийм бүрэн боломжтой байгаа.
Сав баглаа бодлого ямар стандарт баримтлах шаардлагатай байдаг? Монгол яг ямар стандартыг одоо зөвшөөрч ямар стандартуудыг хэвэн байдаг? Сав баглаа бодлын стандарт гэдэг нэг сая 2016 онд батлагдсан тийм юу төсөл явагдаж ирсэн юм билээ. Тэгээ 21 онд нөгөө төслийн зогсоо гайцсан. Тэгэхээр одоо энэ төслийг үргэлжлүүлээд одоо явд юм уу яг тийм стандарт гэдэг юу одоо манайх болохоор 304 гэдэг яг нөгөө дэлхийн нийтийн зах зээл дээр одоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний зориултын нэрж материалаар усны сав хийж байгаа. Тэгэхээр нөгөө энэ бол хүний биед ямар нэгэн хор нөлөө байхгүй. Тэгэхээр нөгөө хуванцсан савнд одоо улсын төр шингэн бүтээгдэхүүн хадгалахад айгүй тийм хор нөлөөтэй гэдэг бол энэ шинг юун дээр одоо нэржин савн дээр 304-ийн савар хийсэн юм дээр хүнсний бүтээгдэхүүн хадгалах юм бол ямар нэгэн тийм одоо хүний биед өөр нэгэн хор нөлөө байхгүй болохоор энийг бол дэмжиж өгөх нь зүйтэй л гэж бодож байна. Хүмүүс бас манай үлдээ саатан үлдээ байна. Энэ бол одоо хөөснөр одоо фашизм мэтлээд юм байна. Өөр усны үнийг дөрөв сарвч тэр одоо манай хөлтөлчнээс бас болсон биз. Тэр бол би өмнө бодсон шүү. Ер нь бол айд ирэхэд бол үнэн хэрэг болсон. Үйлдвэрлэгч нар одоо ястаа нэг ачаад ирсэн. Хастай ус ч гэсэн ажилтнаас үйлдвэрлэлд одоо энэ Ажилтнаас үйлдвэрлэлд үстэй үйлдвэрлэлд одоо биш үү? Тэгэхээр хамгаалыг амьдралын их бос усны мод гэж одоо хүч чараагаа хамгаалах хэрэгтэй байна. Хүч хамгаалалтууд бид нар эрүүл үндэстэй байна тийм ээ. Хүч эрүүл хүн эрүүл байна. Хүмүүстэй бас одоо өөрийн биеийг хэлцлээ. Тэгэхээр одоо улсын хордлогын хэрэгтэй дандаа одоо импортоор авдаг одоо тэнд тоног төхөөрөмжийн дотооддоо хөдөлгөөд тэгээ одоо уулздаг болон босод одоо үйлчлэгийн газруудын одоо тоног төхөөрөмжийг хангаж байгаа одоо үнэхээр сэтгэл сайн өндөр байна. Одоо бүгд нь одоо ажлын өндөр амжилт хүсье. Үйлдвэр нь улам сайхан хөрвүүлж гаднаас юм авдаг дотооддоо хөдөлгдөг ийм улсам болох гэж одоо чөлөөсөө бодож байгаа тийм ээ. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе.